Нисдэг машинтай болохоо болчлоо шүү. Бид нар одоо цахилгаан машин явж байна. Тийм ээ. Цахилгаан машин ч яг тэгээд одоо орж ирээд эхэлчихлээ Монголд. Тэгээд дараа нь ер нь энийг дугуйгаар явдаг машин байхгүй болох байхад хогийн машин тийм. Удахгүй байхгүй болох байх. Дугуйтай машинууд. Энэ дугуйтай машинууд чинь бүү ядаргаа. Эсвэл дугуйчгүй болно машин. Шууд нисчин тийм ээ. Нисэл явчих шүү дээ. Энэ дугуйтай машинууд ингээл дугуйгаа ингээл сожоол те ингээл ядаргаа царилал өвлийн дугуй, зуны дугуй энэ гэх те. Нэг төвхтэй байгаа зү. Тэрний оронд харин шууд нисдэг машинтай болчихлоо юм. Тэгвэл монголчууд илүү ашигтай байхаа. Нөгөө зам хийдэг хачин хөгийн зам хийдэг компаниуд байхгүй болно тийм ээ. Тэгээд ловрийн компаниуд байхгүй болно. Тийм хачин зам хийдэг компаниуд байхгүй болно тийм үү. Тэгвэл бүр амар. Тэгээ нөгөө хачин боржуур тавьдаг газрууд нөхдөөд бас байхгүй болно тийм ээ. Тэгвэл амар байна. Тэгвэл бүх юм сайхан болчих шүү. Ядаж боржуурын ловер хийдэг, замын ловер хийдэг нөхдөөд байхгүй болно. Тэгээд дараа нь нисдэг машинтай болчих юм бол энэ хэрэгтэй хэрэггүй замнууд хэрэггүй болно шүү дээ. Тэгвэл дэлхийн ертөнц нэг ишин хэвдийн зам тавьдаг. Зам чинь одоо маш их газрыг сүйтгэж байгаа. Тэр бүхэн үгүй болчих юм бол дэлхийн ертөнц илүү гоё болох байх та. Ямар ч байсан Монголд хамгийн түрүүнд боржуурын ловер замын компаниудын ловер бол үгүй болох юм байна. Тэгэхээр нисдэг машин маш хурдан гарчаасаа л гэж би бодож байна. Тэгэх юм бол нэг урдаа гэрэл мэрэлтэй нэг юм мөрүүлтэй нэг юм хачин одооны машины тэр үед түүх болох байх л та. Тэгвэл би тийм л машин авмаар байна. Яг зарим нэг нөхдүүд болохоор нөгөө механик машинуудад механик мотоцикл идэх дуртай хүмүүс байдаг ба. Надад бол зүгээр л гэртээ сууж байгаа юм шиг юм. Зүйлд суугаад нисчдэг болчвол гоё л байна л та. Би бол тэрийг нь авах юм байна. Нэг сансрын хөлөг шиг ингээд суул нисчдэг. Цонхтой сайхан тэгэл те. Номоо уншаал явж хахад тэгэл нисчлээд те. Байршлаа өгчнө. Тэг болоо. Тийм ирээдүй ойрхон байна. Гэхдээ тийм ирээдүй ойрхон байгаа нь үнэн. Удахгүй л болох байх. Гэхдээ бид нар сайн хөдөлмөрлөхгүй, сайн суралцахгүй. Мөнгөтэй баян чинэлэг болохгүй бол тийм ирээдүйн машинуудыг бүтээсэн ч биднэрт идэлх ирэх байхгүй. Яг гэвэл бид нар хоосон юм чи. Мөнгө муутай. Тийм байгаа учраас боловсралгүй байгаа учраас тэр машиныг мөд унахгүй байх тий. Гадаадын оронд очиод харин унах байх л та тий. Таксинд нь явангууд нисдэг машин явал тий. Тэгэхээр гэртээ сууж байгаа юм шиг тий. Тэр машинд сууд. Тийм машинд сууж үжлээ. Ямар гоё юм бэ гэж яриад тий. Технологи хөгжих нь хөгжчихлээ сайхан л байна. Харин бид нар өөрснөө хөгжихгүй бол технологи хичнээн сайн хөгжсөн ч бид нар тэр сайхан технологиудыг эзэмших ямар ч ирэхгүй. Бид нар төлбөрт нь юу өгөх юм? Ямар нэг зүйл үүсэх дараа. Тэгэхээр бид нар халаас хоосон, толгой хоосон бол нөгөө дөрвөн дугаараа мөлхдөг нөгөө хөгийн машинуудаараа явсаар л байх болно. 100 жилийн дараа ч гэсэн явж л байх тий.
Тийм үстэй. Ядуу улсуудад хүн болгоно бүгдээрээ гар утсгүй, бүгдээрээ интернетгүй тийм улсууд байгаа одоо үед ч гэсэн тий. Хүн болгон бараг гар утстай болсон байгаа. Тэд нэр ядуу улсуудад бол тийм боломжгүй байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ бид нэр хөгжиж чадахгүй бол боловсролдоо анхаарч чадахгүй бол дэлхийн хүн ард ихэнх нь нисдэг машинаар явж байгаад бид нар дөрвөн дугуйтай машинаараа тоос татуулаад тоос манаргаал ингээл хараалаа урсгаал зуны дугуй, өвлийн дугуй гээл те. Чи юмаа яриад явж л байх. Тийм үстэй. Юу гэж бодож та нар? Хэрвээ энэ янзаараа байвал магадгүй л гэж бодож байна. Технологи хөгжих нь хамаагүй шүү дээ. Жишээ байна. Гоё нисдэг машинууд гараад ирлээ гэхэд бид нар юугаар худалдаж явах вэ? Одоо бид нар жишээ нь маргааш өглөө тэр машин зарагдлаа гэхэд бид нар худалдаж авч чадах уу? Чадахгүй. Ганц нэг хүн байж магадгүй юм л да. Тэгэхээр эрдэм боловсролд анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс яриад байгаа шүү дээ. Технологи хөгжөөд энэ ер нь сургууль соёлд суух хэрэг байгаа мó энэ төр. Юу нь тэнийг юм яриад байгаа. Сургууль соёлд суух ёстой шүү дээ. Ирээдүйн технологиудыг хэн хөгжүүлэх юм? Жишээ нь тэр аватар дээр гардаг тийм үү? Ингээд биегүүд ивэсүүд байдаг тийм. Ингээд хідэн талаас нь ингээд харахад бүх зүйл нь ингээд харагддаг. Нэг уул байлаа гэхэд ингээд хідэн талаас нь ингээд харж болдог. Ямар ч биегүүд тийм дивэсүүд тийм одоо утас компьютер дээр чи тийм биегүү байгаа үстэй. Тийм технологиудыг хэн бүтээх юм? Эрдэм боловсролтой залуучууд, ирээдүйн залуучууд бүтээн штэ. Тэгэхээр одоо тийм дими юм яриха болно шүү. Их сургуульд орох хэрэг байгаа юм уу? Сургуульд ер нь сурах хэрэг байгаа юм уу? Гэхдээ сургуулийн систем нь зөв байх ёстой. Тэгвэл тэр сургуульд сураад эрдэм боловсролтой болох ёстой. Бүр чадах боломжгүй бол Монгол боломжгүй л гэдэг гадагшаа явах хэрэгтэй болох байх та бас л тий. Шуудаага өөрөө их тээгүүрхий тий. Тэгэл юм сурах гал ингээл явах л байх. Эрдэм сурах гал явах л байх. Эрдэм одоо сурах хэрэггүй боллоо, боловсролтой болох хэрэггүй боллоо, хиймэл оюун ухаан бүх юм хөгжөөд энэ төр сонь юм яриад идэх зарим хүмүүс. Одоо яриад байгаа зарим нөхдүүд тэр инфлюенсер энэ төр чинь янз бүрийн нөхдүүд яриад байгаа. Тэр л худлаа шүү. Эрдэм боловсролтой бүр илүү эрдэм боловсролтой болох хэрэгтэй. Эрдэм боловсролтой илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй. Илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Ирээдүйн супер технологиудыг хэн бүтээх юм? Жишээ нь оддын дайн дээр гардаг тийм үү? Нэг цахилгаан шат шиг юм руу ороод пак гээл өөр гэрт очичдаг тийм үү? Эсвэл ингээд ярьж байгаа хүн шууд ингээд урд нь ингээд харагддаг тий. Тэгээ шууд ярьдаг тий. Ингээд яг хүн өөр яг байж байгаа юм шиг тийм үү? Тийм технологиудыг хэн бүтээх юм? Ирээдүйн инженерүүд, ирээдүйн боловсролтой залуучууд бүтээн шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо байж байгаа технологиг бүтээлчж амжаагүй байж болно. Ирээдүйн тэр супер технологиудыг бүтээлчэхэд Монгол залуучууд оролцож болно шүү дээ. Тэгэхээр эрдэм боловсрол заавал хэрэгтэй. Зарим нөхдөө тийм яриад байгаа. Мөнгөтэй болчвол ер нь одоо технологи хөгжсөн юм чинь ер нь ажил хийх хэрэг байгаа юм уу? Эрдэм боловсролтой болох хэрэг байгаа юм уу гэж сонь юм ярьдаг. Ажил хэрэгтэй юу? За наад зах нь гэхэд за юу? Өсчин гэд бодъё. Өсчин шиг робот гарч ирнэ гэдэгт бол одоохондоо бол ямар ч Монголд бол 100 жил дотор тийм робот гарч ирсэн ч бид нар судалдаж авах тийм хөрөнгө байхгүй байна. Тэр нь хизээч бий болох юм тийм үү? Тэгэхэд өсчин хүн хэрэгтэй л байгаа шүү дээ. Ойрын 50 жил дээр лав хэрэгтэй өсчин. Гагнур чинь лав хэрэгтэй. Барилгын супер инженер бол лав хэрэгтэй.
IT технологийн мэргэжилтнүүд хэрэгтэй. AI хөгжөөд, хиймэл оюун хөгжөөд баг IT инженерүүд хэрэггүй болж байна энэ төр яриад. Тэр л худлаа. Бүр ч илүү хэрэгтэй болно. Тэр супер технологиуд чинь хөгжүүлэхэд тэр инженерүүд хэрэгтэй шүү дээ. Тэр IT инженерүүд хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүд ер нь IT инженерээр сурах хэрэг байна уу тэр үгүй баг хэрэггүй болцсон юм шиг энэ гэж яриад байгаа. Үгүй бүр улам хэрэгтэй болно. Тэр хотын дай шиг тийм орчлон ертөнцийг ингээл дамжаал гариг дамжаал явдаг юм уу? Тэр технологиуд чинь хэн бүтээх юм? Ирээдүйн инженерүүд л бүтээн шүү дээ. Тэгэхээр суралцах хэрэгтэй. Бүр илүү суралцах хэрэгтэй. Харин бид нэр технологи хөгжснөөр бидэнд илүү их цаг зав гарах байх. Тийм үү? Зарим нэг халтар холтор ажлыг бид нар хийх болно шүү дээ. Нэг хөгийн ажлыг тийм үү? Тэгэхээр тэр цаг заваа суралцахад зориулах хэрэгтэй. Тэгвэл одоо ингэ суралцал байна. Сурсан зүйл байна. Гэхдээ тэрийг багтаад дахиад суралцаад байна. Тасралтгүй суралцж байгаа шүү дээ. Би шөнийн хамгийн их тунтагтаа 3 цагт унтдаг. За тэгэл заримдаа ер нь 4 5 хүртэл суддаг шүү дээ. Суралцах юмнээс барагдахгүй л байна. Тэгэхэд залуу хүүхдүүд одоо дунд сургуулийн хүүхдүүд тэр бол тэгж ярьж болохгүй. Одоо сургуулийн хэрэг байгаа мó хиймэл оюун хөгжчтэй юм болгоно хийчих. Үгүй тэр хиймэл оюуны чинь хэн хөгжүүлэх юм? Ирээдүйн IT инженерүүд хөгжүүлнэ шүү дээ. IT инженерч баг хэрэггүй болж байгаа юм биш үү? Хиймэл оюун хөгжөөд тэр үгүй хэрэгтэй. Тэр технологиудыг чинь мэддэг. Тэр технологиудыг удирдах ажиллаа хийх чаддаг супер инженерүүд хэрэгтэй шүү дээ. Ирээдүйд IT инженерүүд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр суралцгаа зүгээр л код бичгээс эхлээл тийм үү? Тэр ажлуудыг зүгээр ингэ суурнаас нь эхлээд сурах хэрэгтэй. Код гэж юу юм? Учир шанарыг нь утга учирыг нь ойлгоод энэ төр явж л ах хэрэгтэй. Монголд байна шүү дээ тий. Робот гэрээ үүслэгч ирээл тийм үү? Робот үсчин ирээл, робот гагнуурчин ирээл тийм үү? Тийм болж идэл үгүй болоогүй. Хайдаг ажлаа хийгээд харин чи биш үү тий. Хинч давтагдчихгүй тийм гар үйлдвэрлэлээр хийдэг зүйл хийдэг тийм хүмүүсээс гар үйлдвэр одоо тий хаанд мед гэдэг тийм үү. Тийм ажил хийдэг бол тиймэрхүү ажлууд ирээдүйд бүр үн цэнтэй болно. Яагаад гэх юм бол маасаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс илүү ирээдүйд хүмүүс нэг хүний зөвхөн өөрөө бүтээсэн бүтээгдэхүүн байж тээ тийм үү. Маасаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд мэдээ супер гоё л байх бах. Тэрнээс илүү жоохон болох байл ч гэсэн караар хаанд мед хийсэн тийм бүтээлүүд заа юу. Жишээ нь дээлэг үнэхээр гоё ойдог ч юм уу. Гутлыг үнэхээр гоё гараараа ингэ хийдэг хүн ч юм уу тий. Үсийг үнэхээр ингээд яг тэр хүнд тохируулж ингээ өөрөө ингээд гараараа үсийг засдаг үс чинь ч юм уу тий. Одоо юу гэдгийг номыг ямар ч хиймэл оюун оруулахгүйгээр өөрөө сэтгэж бодож бичдэг зохиолчд ч юм уу тий. Одоо өөр юу гэх тийм хүний өөрийн сэтгэхүй шаардсан тийм өөрийн гар аргаа дахин давтагшгүй гарын ураг орж бүтээсэн бүтээлүүд хийдэг хүмүүсийн тэр ирээдүйд бүр илүү үнэтэй болно. Яагаад гэх юм бол одоо зүгээр машиныг зүгээр лаац шиг үйлдвэрлэж юм тийм үү? Тэр л хамаагүй. Магадгүй машиныг ингээд баг ингээд механик машиныг баг ингээд өөрөө баг ингээд жижиг үйлдвэрлэлтэй хийдэг хүмүүс ч юм уу тий. Өөрөө ийм автомат машин ингээд одоо бүтээдэг хүмүүс ч юм уу. Тэр хүмүүс ирээдүйд илүү үн цэнтэй болох магадaltaй. Сонин ажлууд ирээдүйд их үн цэнтэй болно. Яагаад гэвэл мас үйлдвэрлэл бол зүгээр асар хурдтай хөгжиж байгаа учраас тэрний хажууд юу илүү үн цэнтэй болно гэж эсэргээрээ жинхэнэ амьд бодиттой амьдлаг тийм үү бүтээгдэхүүнүүдийг зөвхөн нэг хүнд зориулж хийдэг тийм үү. Нэг хүн ямар ч хиймэл оюун юу ч ашиглахгүйгээр ном зохиол бичдэг. Хүний одоо өөр хэрэгтэй юу байдгийг тийм үү. Одоо жишээ нь хоол хийдэг ч юм уу. Зөвхөн гараа өөрөө яг ингэж хоолыг зохиогоод бүтээгээд өөрөө хийдэг.
өөрөө тэр хоолоо өөрөө хийж өгдөг ч юм уу те. Тийм их хүмүүс асар бүгдээ болно ирээдүйд. Тэгэхээр технологи хөгжлөө гэд хүн бүгдээрээ ажилгүй болно. Бид нар бүгдээрээ ажилгүй болно гэдэг айгаад нэг тийм сандраад ах шаардлага байхгүй гэж би боддог шүү. Ялангуяа жишээндээ бодъё. Би маш гоё сонин содон гутал бодс өмсөх дуртай байхгүй юу. Тэгэхээр яг надад тохирсон миний санаанд таасан гутлыг үнэхээр яг тэр нөхөр тэр нэг гуталчин хүн тийм үү. Караараа ингээ хийгээд хүмүүс надад тэр илүү үн цэнтэй. Маасаар үйлдвэрлэсэн хэдэн мянгаар нь хийдэг. Тэр гутал надад тийм сонин биш байхгүй юу. Тийм хувцас надад сонин биш байхгүй юу. Би бол өөрөө тийм нэг тийм юу гэх юм те. Тийм хүмүүсээс арай өөр төрлийн юм үүсэх энэ дуртай. Гараа аргаар хийсэн. Одоо хаанд мэд гэж англиар хэлдэг шүү дээ. Тиймэрхүү юм хувцас өмсөх дуртай байхгүй юу. Тэгэхээр тийм мэрэгчлүүд хизээч арилахгүй, устдахгүй. Одоо iPhone-ы цагууд ингээл гарч ийн тийм үү. Одоо ингээд гой гой цагнууд гарч байгаа шүү дээ. iPhone энэ тий. Тэр цаг ирээдүйд тийм үнэтэй биш. Харин ямар цаг илүү үнэтэй байна гэж одоо нөгөө Швейцар цаг энэ төр гэж ярьдаг тийм үү. Механик цагнууд тийм. Бид нар үн цэнийг хизээч алдахгүй хөөе. Хിവэрэл байна. Бүр улам илүү үнэтэй болно. Бүр асар их үнэтэй болно. Мэдээж тэр iPhone энэ төр хийдэг шиг Apple хийдэг шиг нөгөө янз бүрийн гоё хүний бие биений юу бүх юм хэмждэг юм янз бүрийн цагнууд энэ төр заяа. Бид нар бол ингээд илүү гоё л болох байх та. Гэхдээ л тийм цаг тийм хизээд үн цэнийг алдахгүй хിവэрэл байсаар л байна. Яг хүн өөрөө ингээд гараар ингээд зохиол бичсэн. Одоо жинхэнэ оюун тархиараа сэтгэж бичсэн утга зохиол хിവэрэл байна. Хүн яг өөрөө хоолоогоороо дуулж байгаа дуу тийм үү? Яг өөрийнх нь дотоод сэтгэлээс гарсан дуу зохиол дуу тийм үү? Артистууд тэдний үл хിവэрэл байна. Тэдний чи роботын дууг сонсохыг чамд гоё юм уу? Зүгээр хүн өөрөө ингээд жоохон алдаатай ч гэсэн хамаагүй дуулж байгааг сонсох нь гоё юм уу? Тийм үү? Тэгэхээр тиймэрхүү хүний яг төрлөх чадварууд тийм үү? Хүний өөрийнх нь бүр ингээд төрлөх чадвар бүр ингээд тэрнийг бүр ингээд мэрэгчлийн ингээд бүр супер болтлоо гэж эзэмшиж тэр мэрэгчлүүд хизээч устдахгүй. Тэгэхээр хүүхд залуучууд биш үү? Бид нар ингээд хэд биш тийм үү? Өөртөө гэсэн тийм чаддаг чадвар байдаг бол тэрнийг хаяж устгаж ерөөсөө болохгүй. Өөрөө тархиараа сэтгэдэг ажил хийдэг хүмүүс байна. Өөрөө гараараа ингэж ямар нэг зүйлийг бүтээдэг, уран бүтээлчид байна тийм үү? Гарын дүүтэй хүмүүс байна. Тэд нэр хизээч бодлогдохгүй. Тэр ажлууд үгүй болохгүй шүү. Эсэргээрээ харин үнэтэй болно тэр бүтээлүүд. Тэр хүн нэг наснда нэг л хийх бүтээл байхгүй тэр. Тэр бүтээлийг чинь хийхэд ямар их цаг ордог вэ? Жишээ нь уран зураач хүн байна тийм үү? Зураач хүн байлаа гэж чинь тэр зургийг нэг л удаа зураастай асар их бодол санаа шингээд зурж байгаа тэр зураг асар үнэтэй хിവэрэл байна. Бүр ч илүү үнэтэй болно. AI ашиглаад гаргасан нэг зургийг ингээ хевлээд хандаа хадах. Тэгвэл гоё харагдах байх та. Гэхдээ хүний өөрөө зурсан зураг биш тий. Зураачдын зураг ирээдүйд бүр улам илүү үнэтэй болно. Тэгэхээр эрдэм боловсролтой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр ирээдүйн технологиудыг бүтээлч инженерүүд ирээдүйд хэрэгтэй. Эрдэм боловсролтой хүн ирээдүйд хэрэгтэй. Handmade бүтээлүүд хийдэг хүмүүстэй зөвхөн тэр л хүн хийж чаддаг. Тэр л хүний унган авьяас тэр бол устдахгүй шүү. Харин ч илүү үн цэнтэй болно. Тэр хүнээр ганцхан ширхэг хотод хийхин тулд тэр хүнээр ганцхан ширхэг дээр хийхин тулд тэр хүний өөрөө бичсэн өөрөө зохиосон номыг авахын тулд хүмүүс биш үү? Асар их зүйл төлдөг болно. Мөнгө төлдөг болно. Гэтэ ирээдүйд
мөнгө гэдэг зүйл байх мөн өөр ямар нэг төлбөрийн хэрэгсэлтэй болох юм мэдэхгүй ямар нэг зүйл төлбөрийн хэрэгсэл байж тээ тэр төлбөрийн хэрэгслийг хайрлахгүй өгдөг болно хүмүүс. Тэр чухал. Мэдээж маасаар үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд бол ингээл масс зах зээл дээр бол ингээл хэрэглэгдэл явна л та. Супер баян хүмүүс ягаад ингээд гар хийцний яг брэнд хувьсдаг юм шиг. Тэр брэнд гэдэг чинь хэдэн зуун жилийн турш шалгагдсан материалтай шалгагдсан. Жишээ нь утас нь гихтэл тэр цамцыг оёхтол тэр утас нь гихтэл бүр ингээд хэдэн зуун жилийн турш шалгардсан технологи байгаа. Тэд нар бол хിവэрэл байна. Бүр илүү сайжраад илүү гоё болох юм болоод ингээд хөгжиж явна. Хөгжөөд яг байгаагаараа магадгүй илүү үнцэнтэй. Яг халтар ч гэсэн хамаагүй гарын үзүүрээр хийсэн бүтээлүүд тэр бол ирээдүйд асар хүнтэй хിവэрэл байж шүү. Тийм. За тэгээд одоо юу гэдэг юм хүнтэй ажилдаг ажлууд байж болсон тийм үү? Хүмүүс ямар нэгэн одоо хүний сэтгэлийг засдаг ажил байдаг юм уу? Ямар ажлууд байдаг юм? Итгэв. Ер нь тэгээд яг хүний төрлөх авьяасаар хийгддэг тиймэрхүү ажлууд ирээдүйд мартагдахгүй хаягдахгүй хിവэрэл байсаар л байна шүү. Ер нь би тэнд итгэдэг. Жишээ нь нэг хүүхэд бодож иж магадгүй би зураач болж яах юм? Би гоё дээл ойдог болж яах юм? Би гоё утас хийдэг болж яах юм? Тэрэгтэй зүгээр нэг юм хулхины гэж хэлээгүй шүү дээ. Бүр ингэ сэтгэлээс ингэж хийдэг нөгөө эд зүйл байдаг шүү дээ. Тэр одоо швейцар алтан цаг маг швейцарын нэг жихэн ориг цагнууд Реал Интер гэж цагнууд байна. Жихэн ориг цагнууд тий механик цагнууд юм. Тэр мэр хийдэг юм хүмүүс энэ төр бол хилээс хаягдахгүй шүү дээ. Одоо би өөр гитар сонирхдаг, тоглох дуртай. Тэгэхээр гар хийцний одоо нэг жинхэнэ мастер хийцэн гитар гэдэг л байдаг тийм үү. Тэр мөрүүд үн цэнэ алдахгүй. Тэрийг хийж чаддаг хүн бол ирээдүйд бүр үнэтэй болно тэр хөгжмөнүүд. Гэхдээ тэр хөгжмөнүүдийг технологийн хүчээр бүр илүү гоё хийж болно. Гэхдээ яг хүний хандмейд тэр гитар бол илүү үнэтэй хിവэрэл байна. Тэгэхээр сурч боловсрохоо битгий тогсоогоор худаа нэг юм хийрхэл автаад зарим хүмүүс тэгж яриад байдаг. Хүүхдүүд одоо ер нь яг ямар юм сурахын сургууль соёлд сурах хэрэгтэй ч юм уу ч юм уу. Тийм дими ярианууд явуулдаг шүү. Тэр дими яриг бол марцчих хэрэгтэй шүү. Больчих хэрэгтэй шүү. Суралцах хэрэгтэй. Бүр илүү улам их суралцах хэрэгтэй. Цаг зав гарч ивэл бол илүү их боловсролтой байхаа. Гарын дүүтэй залуучууд хүүхдүүд одоо ямар ч хүн байсан. Хитэн настай хин ч байсан хамаагүй. Тийм хүмүүс бол ирээдүйд үн цэнтэй хിവэрэл байна шүү. Үе дамжуулж ирсэн дархан мэдээс ч юм уу тий. Жишээ нь дархан уран дархан хүн байж болно шүү дээ. Жинхэнэ гар аргаараа хийдэг уран дархан тэр бол ирээдүйд тэр хүмүүсийн бүтээлбэр дийлч хүнтэй болно. Тэгэхээр сурж боловсрох гарын ураа бүтдэг сэтгхүүж жинхэнэ ямар ч хэмэл оюун орохгүйгээр өөрөө зохиодог бүтээлч хүмүүс бол ирээдүйд асар хүнтэй хിവэрэл байна шүү. Тэгэхээр бүтээл сэтгэлгээгээ битгий таслаараа хэмэл оюун хөгжиж болно. Гэхдээ хүний бүтээл сэтгэлгээг орлох хаач байсан болоогүй байгаа шүү. Бүтээл сэтгэлгээтэй хүмүүс ирээдүйд хамгийн их үн цэнтэй хүмүүс болно. Шинийг сэтгэдэг, шинийг санаачилдаг хүмүүс хэрэгтэй. Хэмэл оюун бол яг зүгээр одоо байгаа төвшин нь бол зүгээр хүн төрөлхтний мэдээллийн сан дээр л ажиллаж байгаа шүү. Шинийг санаачлагчид ирээдүйд хэрэгтэй. Тийм учраас сурч боловсрохоо битээ зогсоогоо. Та нар юу гэж бодож байна нөхдөө? Бодсон санснаа хэлээрэй.